Жил бүрийн 7 дугаар сарын 3-ны өдрийг төрийн албаны өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Дорнод аймгийн хэмжээнд 155 байгууллагт 5343 албан хаагч төрийн чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг. Аймгийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлаар жил бүр төрийн албан хаагчийн сургалт хөгжүүлэн нийгмийн баталгааг дэмжих хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлсээр байна. Сумдад дутагдaltaй байгаа хүний нөөцийг бэлтгэхээс гадна төрийн албан хаагчийн орон сууцны төслийг үе шаттайгаар хэрэгжүүлж 85 төрийн албан хаагчийг орон сууцад оруулсан. Мөн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж анхан шатны эмч эмнэлгийн мэрэгчлүүдийн доктор сургалтад ажиллах мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 13 сумын эрүүл мэндийн төвийн 78 сувдагчид тус бүр 500 мянган төгрөгийг олгосон. Багшийн хөгжлийг дэмжих эрдэм хөтөлбөрийг 4 зорилттой 19 арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлсээр байна. Соёлын салбарт 2018 оноос эхлэн аймгийн соёл урлагийн мэрэгжлийн байгууллагад болон сумдын соёлын төвийн хүний нөөцийг чадахжуулах, бие даан хөгжих чадамжтай болгох, орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмэр үр ашгийг өсгөж соёл урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх зорилгоор жил бүр 80 сая төгрөгийн төсөвт өртөгдөөгөөр хэрэгжүүлсээр байна. Үндэсний бархлаад эдэн түүх уламжлалт туршлагаас сургамж авч төрийн албаа чин шударгаар гүйцэтгэж байгаа нийт төрийн албаагч нартаа төрийн албаны өдрийн мэндчилгээ дэвшүүлж эрүүл энх аз жаргал амжилт бүтээлийн дэдийг хүсье.